Сайн байцгаана уу? Миний бичлэгтэй хамт аваад баярлалаа. Бичлэг юм үзсэнд баярлалаа. За тэгээ би бүгд найрамдахтад ардуулсаад сурдаг. За тэгээд Монголдо буцаж ирж байгаа. Өвлийнхээ амралтаар. За тэгээ вогонд хийсэн бичлэгээ оруулсан. За тэгээ Монголдо ирсэн хүн байна да. Ядарсан ядаргаа тайлах гад шинэ оныхоо одоо юу гэдгийг энерги ирч хүч одоо авах гад Монголдо эмнэлэг твцсэн байгаа. За тэгэд эмнэлэг твтгэхдээ арьс арчилгаан дээрээ ийм цүнхтэй ирсэн ийм аврах цүнхтэндээ бүх арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг багтаагаад ирсэн. Ганц багтаагүй зүйл нь pad маань. За pad-ийн гаднаас нь харуул I'm from ийм Lycorize clear pad буюу цэвэрлэгч pad харагдаж байгаа боловч дотроо юуны skin food-ийн ийм pad байгаа. Acorn гэдэг нэртэй цувралынх нь pad байгаа. За тэгээд энэ маань маш гоё хөвөн зөөлөн одоо skin food-ийн pad нар нэг хэсэг лувантай pad milen viral болоод байсан те. За тэгэд ингээд хөвөн шиг ингээд ингэдэг. Тэгэхээр маш гоё зөөлөн байдаг. Тэгээ маск шиг тавьж болов. Эсвэл зөв цэвэрлэгээний шатанд хэрэглэхэд маш гоё тохиромжтой байдаг. За би тэгээд хит хитэн масктай ирсэн. Гэтэ одоо хэрэглээд 3 маск хэрэглэж чадаагүй буцаад гарах гэж байна. За нэгдүгээр болохоор энэ Real Barrier гэдэг брендийн маань Extreme Cream Mask би хуураш болоо гэж айгаад байсан. Тог мог тасраад имлэг жоохон хүүтэн байна. Халаалт тасраад байгаа болохоор тий. За нөгөөх маань болохоор Asis Top гээд Bureau Secret залбиасаар оруулж ирдэг Blooming Rose Mask гээд энэ гоё нөгөө сарны хандтай болохоор илүү нөгөө чигшил өгдөг. Тэгээд цэцгнээс гаргаж авсан ойлтой буюу тостой гэж үздэг. Тэгээд айгүй гоё гүлгэр болдог ямар тач. За нөгөөх нь болохоор Vivi Better гээд энэ маскыг өгөн туршаад үзчихье гэж бодоод Rejuventing гэж сүүлийн нөгөө Rejurant гээд нөгөө солонгос тех од болоод байгаа тий. Тэрийг агуулсан юм бэлээ. Данч хэрэгэлж чадсангүй заахаа гарч агаад бол. За харин serum дээр болохоор би Flame Store маань аль биесээр оруулж ирдэг Швейцар улсын брэнд Amino Collagen гэдэг энэ collagen filler serum гэдгийг авчирсан. За тэгээ энэ маань өөрөө маскл буюу булчин relax хийх буюу айгуу гой тайвшруулж өгнө гэдэг аа. Тэгэд маш гой чигшүүлдэг, маш гой хөнгөн бүтцэн гэхдээ харуул та нар их сонио. Lotion шиг ийм цагаан. Гэхдээ түрхээд үзэхээр ингээд гой усан болоод тайвширчдаг. Ийм гой. Ерөөсө тос биш. Тэгээ маш гоё шингэждэг. За нөгөө гүүр болохоор авчирсан serum маань Dear Klairs brand Beauty Secrets маань аль биесээр оруулж ирдэг Reach Moist гэд энэ сүдийн серумыг. За тэгээ айгуу гоё арсыг нөгөө plump гоё ингээд гоё зөөлөн булбар. Гэтэ үнэхээр гоё sheet mask тавьсны бараг дайтагаар ингэж гоё чигшүүлдэг маск авчирсан байна. За тэгээд ийм тийм юм болоход хэрэгтэй байдаг юм ointment гэд Австрали улсын брэнд Paw гэдэг энийг мэддэг хүмүүст мэддэг байх. Тэгээ би эндээ нэг түлэгдэлтийн шархтай байгаа даа. Тэрэн дээр бас түрхийгээд авчирсан. За тосон дээр болохоор Beauty Secrets аль биесээр оруулж ирдэг Village 11 тэгээ gel cream авчирсан. За тэгээд gel cream болохоор ийм гоё тунгалаг цагаан gel cream. Тэгээ мөн адил ийм гоё усрахаг ингэж гоё шингэж өгдөг гоё таалагддаг. За тэгээ угаагчин дээр би болохоор PMD брендийн угаагчийг хэрэгэлдэг. Нэг вибратор нь 7000 удаа вибраторддаг. Тэгээ 4 төрлөөр вибрат ажилдаг. Тэгээ нэг ийм угаагч нөгөө талд нь серум болон sheet mask түрхэж өгөхөд байдаг нөгөө ийм чулуутай. Тэгээ чулуу нь өөрөө хүүтэнгээрээ байдаг вибратор нь ажиллангаа ингээд арьсаа өргөхч гэдэг юм массажийн. Тэгээд бас вибратор биднэрт яаж нөлөөлдөг вэ гэхээр өдөржингөө бид нар юм ярина ч гэдэг юм арьс маань маш их одоо түрүүн яарсан маскл буюу нөгөө булчингууд их чангарсан байдаг. Вибратор маань гой сулж. За мэдээж давхар цэвэрлэгээ хийхээс гадна 7 хоногт нэг удаа арьсыг гуйжуулж явах хэрэгтэй. За би гуйжуулагчны шатн дээр болохоор shower mask авчирсан Caudalie. Энийг нэг удаа тавьсан. За өглөөдөө vitamin C ашиглаад байгаа. Мөн л адил Flame Store аль биесээр оруулж ирдэг Amino Collagen-ы vitamin C-г авчирсан надад маш их таалагдж байгаа. За дан ганц өдөр тутамдаа падаар арчаад байж бас болохгүй. Яагаад тэгэхээр хэдий зөөлөн ч гэсэн арьс маань бол эмзэгшин. Тийм болохоор гоё тонер хэрэгтэй. Арьсанд маань эм тийм юм болол гэж бодоод Purito-гийн тайвшруулах тонер авчирсан. За өглөөдөө мэдээж арьсаа угаадаггүй цэвэрлэгч усаар арчилдаг. Flame Store аль биесээр оруулж ирдэг Neatly брендийг авчирсан. За тэгэд нэлээд доошлсон маань. За тосон дээр болохоор ретинол төрхөн яа тэгэхээр нэмэх 30 настай болчихсон учраас арьсыг чангалахч гэдэг юм хөгшрөлттэй тэмцэгч гэдэг юм анти эйжинг гэдээ ярьдаг тий. Тэгээд Beauty Secrets аль биесээр оруулж ирдэг энэ 299 гэдэг энэ Beldora брендийг
авчирсан. Тэгээд надад маш их таалагдчихж байгаа. За зарим өглөө бол тонер төрөхөд айгүй арьс жоохон тухгүй байгаад байдаг. Тэгэхээр юм mineral water буюу юм аршин уснуудыг бас авчирсан. Уруулан дээрээ болохоор Fruta branding энийг авчирсан. Тэгээ маш гоё зөөлөн байдаг, зүгийн балтай энэ гоё төрлөн. За тэгээд бас жоохон ялалцуулыг хийвэл бас энэ тэрийг авчирсан байна. За тэгээ хэдэн ширхэг sample авчирсан боловч хараахан хэрэглээгүй байна sample-уудаа. Нарны тосны хувьд юу байна вэ гэхээр Beauty Secrets маань оруулж ирж байгаа Pestle бренди. За би нэг нэгээр нь хэрэглэснээ Instagram дээр бичсэн байгаа. Миний Instagram-ыг дагаарай. Shukas Skincare гэд энэхүү хаягаар байгаа. Тэгэд ийм 3 төрлийн нарны тосыг авчирсан байна. Нэг нь болохоор Niamin C, Panthenol, Glow Essence гэд ийм нэртэй 3 цувралыг нь авчираад өдөр болгоноор ингээд солиод хэрэглэж байгаа. Жохон white case үлдээдэг хэрнээ арсыг ингээд нэг гоё. За тэгээд дараа нь болохоор цэвэрлэгээний шатн дээр ингээд шин бүтээгдэхүүн авчирсан. Одоо Dr. Claire's түрүү ярьсанчлан Beauty Secrets аль биесээр оруулж ирдэг Gentle Black Facial Cleanser, Gentle Black Fresh Cleansing Oil гэд энэ хоёрыг авчирч задлсан байгаа. За тэгээд царай цусны хувьд бол ингэж харагддаг маш гоё зөөлөн cleansing oil. Гэтэ жоохон арилахад жоохон удаан санагдсан. Гэтэ зүгээр бас таалагдж байгаа. Gentle Facial Cleanser бол өмнө нь хэрэгжилж ийсэн. Тэгээд маш гоё кремийн бүтэцтэй өтгөн хөсөрдөг. За тэгээд нөгөө тэгүр болохоор Needly брендийнхаа угаагчийг авчирсан бас гоё зөөлөн байдаг. За тэгээд эдгээр бүтээгдэхүүний тусламжтайгаар л эмнэлэгт хэвтлээ өвтийн дундуур нь бас заавал shower mask хэрэглээд shower mask-тайгаа гуйжуулалтаас хангалтгүй гэж үзвэл би shower mask нэгийг л авчирсан. Бас ийм нөгөө peeling gel гэж байдаг те. Тэгвэл энэ Солонгосын Sky Lake гэд брэнд байдаг. Sky Lake Цэгимэн гэд вебсайт нь бас байдаг. Та хэд маань сонирхвол тэгээд энэний ийм powder хэлбэрийн ийм нунтаг хэлбэрийн гуйжуулагч байдаг. Энийг алган дээр авч агаад хитэн тусал ус өгөөд энийгээ сайхан ингэж агаад scrub хийдэг. Тэгэхээр арьс айгүй гой гөлчийдэг. Тэгээд энэ гол нь энэ нунтгийг юу бүтээдэг вэ гэхээр ямар нэгэн химийн хортой орц найрлага байхгүй дандаа organic буюу herbal гэдэг байгаа тий. Ботаниктэй өөрөөсөө тарж ургуулдаг ургамлын нунтгуудаар ингээ хийсэн. Тэгээ энэ айгүй гой зөөлөлдөг. Энэ минийгаа ингээд үрүүл. Зарим охтуудын 90 доогоор нэг биржигээд бондгор юм гарсан байдаг шүү. Тэр мэрийг бол өстой янзын гой гөлөөлөгдөг. Тэгээ Sky Lake бас үн боломжийн хэрнээ үрдэг маш сайтай брэнд байдаг. За тэгэл би эдгээр бүтээгдэхүүний тусламжтайгаар л ирсэн байна да. Уг нэг тонер задлыг гэж утсан боловч задлж чадаагүй байна. Тэгээд гэртээ гарч агаад задлаад та бүхэндээ бас ревю хүргэе гэж бодож байгаа. Би тэг өдөр тутмынхаа ревюч гэдэг юм уу. Өдөр тутмынхаа арьс арчилгаа ямар бүтээгдэхүүний тусламжтай өглөө оройныхаа арьс арчилгааг хийсэн байна гэдэг ч юм уу те. Тэдгээрийгээ би Instagram дээр story хэлбэрээр бас оруулдаг байгаа. Тийм болохоор миний намайг дэмжиж миний Instagram-ыг дагаарай. Баярлаа. Үзсэндээ баярлаа. Тэгээд асуух зүйлээ бол асуугаарай. Тэгэд арсныхаа төрлийг хэлээд, онцлогоо хэлээд ямар бүтээгдэхүүн авах вэ энэ төр гэд хүмүүс зөвлөгөө авъя гэдэг би бас арьс арчилгааны зөвлөгөө өгдөг. Гэхдээ төлбөртэй зөвлөгөө өгдөг. Яагаад тэгэхээр би ч бас цаг хугацаагаа түүндээ зарцуулж байгаа учраас тийм биз энерги хүчээ зарцуулж байгаа учраас бас бахан хэмжээний төлбөр авдаг байгаа. Мөн сарын хугацаанд зөвлөгөө өгдөг байгаа. Тэрэнд нь юу багтдаг вэ гэхээр эхнээс нь арьсыг нь би онцлох нь байна гэрийн аргаар. За тэгэнгүүт бүтээгдэхүүн зөвлөсөн бүтээгдэхүүнээ хэрхэн хаана яаж хоршуулах талаар тий. За тэгээд арьсан дээр нь юу нэн толгомцсон асуудал юу байна гэд. За тэгээд нэг л бүтээгдэхүүн хэрэглэл арьсан дээр одоо байгаа бүх зүйл алга болоод ч гэдэг юм. Тийм эд шидийн зүйл гэж байхгүй. Одоо жишээ нь vitamin C дээр ярихад нэг шилт буюу 30 мг серум төрхлээгээд бидний арьс шууд гоё болоод гэрэлтэл тунгалаг болоод нөгөө энэ дээр байсан бор батхны маань толб арилчих уу гэвэл хизээч үгүй. Тийм илвшидийн зүйл гэж байхгүй мэдээж тууштай арьс арчилгаа хэрэгтэй. Түн дээр ганц арьс арчилгаа буюу гаднаасаа ингээд юм нээлээд тахтай биш. Дотоод эрүүл мэнд. Яагаад тэгэхээр хүний нүүр маань дотоод идэрхтний толино гэж үзэгддэг болохоор бид нар дотроосоо бас гоё бие детокс хийгээд ч гэдэг юм уу. Нэгэсний хоргоожүүлэх зүйл хийгээд ч гэдэг юм. 7 хоногт ядаж нэг удаа цагаан ол идээд энэ ч гэдэг юм уу. Иймэрхүү маркер яваад байвал мэдээж бас арьс нь гоё гэрэлтсэн одоо бусдын хэлтгэрүүдийн тунгалаг одоо тийм арьстай бүгдээрээ байх бүрэн боломжтой байдаг шүү. За тэгээ бичлэгтээ минь хамт байсан баярлалаа. Тэгээд чадвал subscribe дараарай. Bye bye.